За энэ Монголын сог Медэдэд ороход бэлэн болсон байна. За Монголын согийн хувьд эмнэлийг хөгжлийн лигээс дэвшиж энэ жил орж ирж байгаа багийн бүрэлдэхүүн бид хүн харагдж байна. Дасгалжуулагч, логоо дасгалжуулагч саргаж байна. За энд бол одоо тоглогчдын авч болох постны байрлалуудыг харуулсан байна. За энэ минь одоо яа гэдэг вэ? За ямар ч жим позуудыг авч зураг алтанд орж болох нэ. За Уэсли харагч байна. Монгол тохиол найзтай. Металлын нөгөө ногоон цагаантай өмсгөлтэй бас төстэй өмсгөлтэй байна. Монголиасын өмсгөл. За Галуи. За Медэдэ яг гоё юм зураг видеоны ард юм болт юм байна. Микрофон шажигнаад байгаа гинэ. За металлыг очно л гэдэг шиг байна. За Монголын суугийнхаа зураг алтанд орсоор. За Монголиасын дараа бол тэр цаана хүлгүүд оролцсон юм байна. За энэ бас галзуу юм хийж байна. За харцгаа. За сэтгэл айгу өндөр өн мэдээж шинэ үйлрэл эхлэх гэж байна. Бүх тамирчидын яг нэг хүсэн үлээдэг цаг үе. Тэгээд нэг жилийн дотор 3 баг дамжчихлаа. Тэгээд одоо гоё амжилттай гоё тоглоно гэж итгэлтэй ба. Дахны эсрэг яг тэгэл яг бие сайн бэлдэн, бэлтгэлээ сайн хийн. Тэгээд яг тоглолтын дээр яг өөрийнхөө чадах зүйлсээ яг хийндээ хэрвээ коучтын баг намайг юу хийх энэ тэрийг хамгийн сайн хийх гэж байна те. Налах бизоны эсрэг За Монголиас бүрэн бүрэлдэхүүнээр байна. Энэ үйлрэл бас олон ажил авах гэж бодож байна. Та бүхэн гэж бодож байна. Комент. За дараа албаныхаа харагдж байна. За бас арын албанд 1 2 3 4 5 6 7 8 9 10 бол байгаа юм байна. Медэдийн зураг авалт үргэлжлэсээр байна. За энэ хэсэгт бол одоо телевизийн видеоны хэсэг. За тэнд түлээх сандалнууд байна. За тэнд бол хэвлэлийн багварал явагдаж байна. За энд бол харин тоглогчдын зураг авах хэсэг. За тэр цаана Дархан United багийнхан багаараа яг үндсэн зурганд орж байгаа юм байна. За энэ наатлын энэ цагаан дээр болохоор тоглогчдын нэг-нэгээр нь зургийг дарж байгаа юм хэсэг байгаа юм байна. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Миний хувьд бол Мабрант. Мабрати дууны өгнүүд их таалагддаг. Тэгээ дээрэс нь бас толгоотих. Иппо. Рокт би орох уу? Рокт биш шүү дээ, утаараа шүү дээ. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Тэсанд. Real. За Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Тамир юм болоо. Ер нь цаачин гоё ертөнцийн. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Рокт. Хамгийн шилдэг рэпер юм бэ? Рэпер. Big J юм болоо. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Шилдэг? Чи юм уу?
Жиг сонсдог. Би жоо жиг сонсдог. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Оо, desktop Монголын хамгийн шилдэг рэпер уу? Одоо л гинжин л тийм. Гэсхий hard оо. Гинжин амар шүү дээ. Тэ хамгийн шилдэг рэпер юм бэ? Тамир. Доонод гоё шүү дээ. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Рэпер үү? Яа. Жи. Монголын хамгийн шилдэг рэпер. Рэпер. Бүгд. Манай Монголын бүх рэпер шилдэг шүү те. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Гинжин. Готч тавасаад. За Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Миний бодлоор хүн болгоны хөөр байгаа. Миний бодлоор бол миний яг өсвөр наснд хамгийн шилдэг рэпер нь Rocket Bay байсан. Тэгээ миний хувьд бол Rocket Bay. За таны дуртай рэпер юм бэ? Чийлэн шүү дээ. Хамгийн шилдэгний болж байна. Тэгж байна. Ягаад гэвэл манай багийнхан өдөр болгон дуугийн сонсдог. Би ч гэсэн өглөө болгон дуугийн сонсдог. Энержи авдаг. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Рэпер. Мэдгүй. Сонсдог хүнээ л хэлээ. Тамир. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Рэпер. Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Монголын хамгийн шилдэг рэпер юм бэ? Түшиг ах. Босит инрэл. Лука Дончич дуугар ирдэн байсан байна. Ийм зураг байсан юм байна. За бороо айлын сонгох чинь. Харин одоо айлын юм би. Ганц ойлгомжтой. За амгч өдрийн позо сонгож байна. За нэг очих. За энэ ямар юм бэ? Болно шүү дээ. Энэ болохоор энэ ер нь гайгүй шүү дээ. Тэ дээрээс тэгээ авчихвал те. Тийм ээ. Энэ бас юм шүү. Тийм ээ. Хэдэн позор авчихваа. Зөгээ авчих. 3 аа. За амгч өдөр тэр 1 2 4 камера. Натан л 5 камераас толж ажиллаж байна. За дараагийн маг Bizage Night Zog. Зураг алтанд орж эхэлсэн. Энэ Батумынхоо шүү дээ. Болохгүй тий.
Артемихыг сонгочтой лөө. Бөмбөг яриад. Шинэ үйлрэл эхлэж байгаа Сэтгэл өндөр байна. Ер нь хүлээлттэй үйлрэл гэж бодож тэр нь. Тий. За базар гүр нөгөө поз авсан байна. За яг л нөгөөтгөр бол явлаа да. За нэг тоглогчсон олон поз авах юм. За энэ зураг нь бол юм байна. За дараагийн тоглолт төгөлдөр поозоо барьж байна. За аашлаа. За SGF-ийн тоглолчид медиа дэйдээ оролцож байна. Хай юу вэ? Үзэн орч зураг авалтанд орж байна. Саруулаа гарчоо. Мэдгэцэнгөө. За саруул эрднийг болохоор яг гэрээ эцэслэгдээгээд саруултаа нэг зураг дараа саруул гэд зураг дараад байгаа юм байна. За нээлт өдрийн бэлтгэл ажил үргэлжлэсээр байна. За мэдээж авраг багууд бол аврагын цамаа авнаа бүгж гардж байгаа. Энд эрэгтэй хөлгүүдийн далбаа харагдж байна. Тэнд болохоор Амазонсын эрэгтэй эмэгтэй авраг багуудын далбаа харагдж байна. Ардаас нүч байгаа болохоор жоохон сонирхогдох шиг байна. За тэр бол одоо телевизийн студ тэр дээр харагдж байгаа. Студ за энд бол ингээд нөө ширээ мэрээ хөдөлж авсан хүмүүс те. Сууцаадаг. Ийм газар байна. Энэ 5 давхар. За эндээс бол зогсох юм бол ингэж харагдах юм байна. За бүжигчд бэлгэлээж байна. Нээлтийн өдөр. Энэ одоо зөвхөн нээлтийн өдөр зориулсан бүжиг юм шиг байна. За манай зурглаачтай яаж госох вэ гэдгийг ярилцж байгаа юм байна. За энэ манай хамгаалтын албаныхаа тэр гол зогсож байгаа бор одоо хариуцж байгаа юм шиг байна. Өөрийнхөө залууст яаж ажиллах вэ гэдэг бас хэлхэн баг шиг байна. За энэ харуул хамгаалтын баг бол одоо ялангуяа лигт бол маш чухал өөрийг гүйцэтгэдэг. За ингээл Бичил санаа зовоодох юм байхгүй зүгээр хэлэх үгээ сайхан нүүр бардам хилээд юмнуудаа хилээд ингээд шаардлага тавиа явна гэсэн. Гөрөвдөр тавьсан юу хэлэх үү яах юмнуудаа бүгдийг сайн уншаарай заяа. за энэ чирлидер охтууд бэлтгэлээж байгаа маань энэ жил бас тэнгисийн ирэх шиг гой нэртэй охтууд нэмж орсон байлээ. Альфонсо гэж лав байлээ. За оюун банкн дээр тог тасарлаа. Энэ дулааны цэглэхэн станцд ямар нэгэн болсон юм шиг байна. Би одоо дулааны цэглэхэн станцд ороод улааг өргөжлүүлнэ.
За ирчлээ. За дулаан цэглэн стад жоохоо болчлаа. Тог ирчлээ. За нээлтийн тоглолт асын хөлгүүд болон бишрэлт металл багууд бие халаалтанд гарч ирсэн байна. За Эмак арена дүүх дүүрэн байна. За асын хөлгүүд баг ихний тоглолтоо хийхэд бэлэн болсон. Талбайд асын хөлгүүдийн тоглогчдыг зарлаж байна. За ийм болд юм байна. За эхний хагас дууссан. Та нартай гоё бичлэг үзүүлж байна. Урдуу баах хүмүүс 0 яваад их хэсэг үзүүлж яатсангүй. Яг ан дээр бол айгүй гоё бүжгэлж байна. Энэ дээр одоо ямар харж байгаа юм болоо. За өнөөдөр бол одоо 10 сарын 4 тий 4-ний өдөр үндэсний дээлгийн тоглолтууд Дархан хотод зохион байгуулагдж байна. За телевизэн баг болон дээлийг хариуцсан багууд бэлтгэлээ бацааж байна. За тэнд Дижимара өнөөдөр галыг асаана. За Дархан хотод өнөөдөр ийм цас бороо хэлэлцэн засан бороо орсон. За ингээд цас орж байна. Одоо харин гайгүй болчлаа. Сайн харин гайгүй болчлаа. Нэг хэсэг бол бүр аюултай байсан. За ингээд багуудын автобус энд одоо Эпс юм болоо. Энэ сарал автобус Эпс. За влог үргэлжлээ өгч байна. Энэ нэг сонирхолтой нэг өрөө байгаа. Энэ одоо медиа өрөө юм байна. За медиа өрөөнд бол одоо ингээд багуудын ингээ юу орд юм те? Ингээ онцлог тоглож орд юм. Тэгээ тоглолтын шилдэг эднэр орд юм. Энэ бас CS оруулсан маа. За тэр ч яхаа. За ийшээ бол одоо ингээ тоглогчд суугаад энэ одоо ярина. За дээдлийн тоглолт үргэлжлээ өгч байгаа хүмүүс минь. За ингээд Pirates бол Алтуудыг эхний хагас бас сонирхолтой өндөрлөө. За энд манай ахлах зурлаач шонхаах нэгэн одоо үзүүлбэр гэхүү одоо энэ одоо ур чадвар гэхүү одоо за half time show юм да одоо за хамтаа харцгаая. За ийм байж камер өргөнөө, ийм байж камер өргөнөө, ийм байж камер өргөнөө, ийм байж камер өргөнөө 4 5 6 7 8 Юус за шохоо хийж байгаа юм бол гэртээ торч үзэх хориглоно. За энэ бол одоо дуухай хацраа. За яа хэд явч уу? 11 12 яа half time show үргэлжсээр байна. Яа. За ингээд PSN 3-аар та бүхэн лигийнхаа тоглолтыг хүлээж авч үзээрэй. SJX-ийн ахлах зочдод 4 мянган доллар